Chanjo bardo dane jazoje daige shuje give de daige dola beje sange domajo sange
나모라다로다 내제게 누구나 미게 나나 누가 보면 나나지 나와 탐제기도 나게 줘도 그게도 제제 손에 나와다 제법이지 나베지나 내가 뭐 고다데 맞아 내말이 제 저게 맞아자 저게 냐마저 사줘데 이 집에 일하죠 뭐예 배대대대 노세지 반대자에 라마리 뭐제 다게 니가 배배대 줘라 가디 집에 오대죠 고소도게 모두제도 Өнөөдөр та бүхэнтэй уулзч байгаадаа маш их баяртай. Та бүхэн өнөөдөр номын айлдвар сонсох гэж байгаа учраас тийм ээ номыг айлдж байгаа багш миний зүгээс за номыг сонсох гэж байгаа та бүхний зүгээс одоо зөв сэтлийг төрүүлсэн байх ёстой маа. За тэгэхээр зэрэг мэдээж одоо номыг дадуулахын тулд бид бол маш олон үйлийг одоо хийдэг тийм ээ. Маань одоо тарин тоолох, за мөргөл үйлдэх гэх мэтлэнгийн одоо олон зүйлийг бид үйлдэж байгаа. Гэхдээ номыг жинхэнэ одоо утгаар дадуулна гэдэг бол үнэн зөв номыг ихтэй болохыг хэлдэг юм ааш. Тэгээд энэ удаа буддын соёлын төвөөс та бүхэнд энэ хүний амьдралын утга учир гэж одоо юу юм болоо. Мэдээж хүн болгонд одоо амьдралыг одоо юу гэж үздэг, амьдралын үнц нь одоо үнцний тухай тийм ээ өөрийн гэсэн олон өөр бодлоод байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр зэрэг миний хувьд болохоор зэрэг одоо хүний амьдралын утга учир юу гэж ойлгодог вэ гэхээр зэрэг үнэхээр бурхан багшийн одоо сургаалыг мэдэж ойлгох нь одоо миний амьдралын утга учир юм аа гэж боддог. Яагаад тэгэхээр зэрэг бурхан багшийн сургаал бол миний хувьд хамгийн одоо үнэн одоо хүний хамгийн зөв зам мөн гэж заадаг гэдэгт итгэдэг юм аа. Үнэхээр бурхан багш баяр өөрөө одоо айлцсан байдаг тийм ээ. Ерөөсөө одоо бурханы шашинтан байна гэдэг бол бурхан багшийн сургаалыг одоо судлана гэдэг бол тийм ээ. Одоо өөрт байгаа нисванаас бүхнийг одоо номготгож дараад за буйны чуулган бүгдийг одоо хураагаад тэгээд өөрийнхөө одоо сэтгэлийг номготгож чадахыг л одоо бурханы сургаал гинэ гэж одоо бурхан багшийн сургаал гинэ гэж өөрөө айлцсан байдаг. Хүний амьдралын үнц нь утга учир юу юм бэ гэдгийг ойлгохын тулд үнэн гэж юу юм бэ гэдгийг одоо заашгүй ойлгох хэрэгтэй болно. Тэгэхээр зэрэг мэдээж одоо маш олон бясалгаач тийм ээ өөрийнхөө одоо оюун ухааныг одоо хөгжүүлж ирсэн тэр гэгээднүүд энэ хүний амьдралын утга учир гэж юу юм? Ер нь хүний амьдралын хамгийн том асуудал бэрхшээл нь юу юм бэ гэдэг талаар одоо мэтгэлцэж тийм ээ тэрэн дээр ном хаялцаж ирсэн байна. За тэгээд ер нь бол энэ ядуурл гэдэг чинь одоо хүний хамгийн их том асуудал юм шүү гэсэн бас ийм санаанууд гарч ижээ. За мэдээж энэс ингээд аваад үзэх юм бол хүн одоо тийм ээ ядуу дарчиг амьдрал гэдэг бол маш их хэцүү. Энэ асуудал бэрхшээл мөн үү гэвэл мөн. Гэхдээ хүний амьдралын хамгийн одоо зовлонтой бэрхшээлтэй асуудал энэ мөн үү гэвэл одоо бас биш юм аа. За хэрвээ хүний амьдралын одоо хамгийн хэцүү бэрх асуудал нь ядуурл одоо энэ дарчиг байдал юм аа гэж хэрвээ бид нар авч үзэх юм бол тийм ээ хүний амьдралын тэгвэл утга учир юу юм бэ гэд харгалзуулаад үзэхээр зэрэг мэдээж тийм ээ материал гэдэг зүйлтэй байх тавтаа тухтаа одоо амьдрах гэсэн ийм зүйл болно үсттэй. Тийм учраас хүмүүс одоо цаг хугацаа гэдэг чинь мөнгө шүү дээ гэж одоо ярьцгаадаг тийм ээ. Яагаад гэвэл ил өглөгтэй байх, мөнгө төрөлтэй байх нь тэр хүмүүсийн хувьд одоо хамгийн чухал зүйл болох нэ. Гэтэл одоо хүний амьдралын хамгийн гол зүйл нь тийм ээ асуудал бэрхшээл нь ядуу тэр одоо дарчиг тийм ээ ядуу зүйлүүд байх юм бол тэгвэл одоо бусад одоо материаллык байдлаараа маш одоо хөгжсөн орнуудыг аваад үзье тийм ээ. Эсвэл материаллык одоо эд хөрөнгөтэй байгаа хүнийг ингээд аваад үзье. Тэр хүмүүс үнэхээр аз жаргалтай байна уу? Тэгэхээр хүн төрөлхтний туршлагаас ингээд аваад үзэх юм бол тийм ээ ганцхан одоо ядуу байх гэдэг чинь хамгийн гол асуудал биш юм байна. Түүнээс тэрний хажуугаар тийм ээ сэтгэл санааны хувьд тавгүй байх, сэтгэл санаагаар унах гэсэн ийм том асуудлууд гарч ирж штэ. За тийм учраас одоо бизнесийн одоо хүрээнийхэн ч байна тийм ээ. За шинжлэх ухааны одоо салбарын ч байна. Хүн төрөлхтний зовлон бэрхшээлийг одоо шийдвэрлэж байгаа арга зам маань зөв биш байна гэдгийг одоо өнөөдөр ухаарч байна тийм ээ. Зөвхөн одоо бид нар материаллык хөгжил дэвшлийн төлөө яваад хүн аз жаргалтай болчдөг байсан бол ийм аз жаргалтай болох боломж одоо байна. Гэтэл маш олон асуудлууд бидний амьдралд байна. За маш олон шинжлэх ухааны салбарын одоо нэртэй алдартай хүмүүсийг та бүхэн мэднэ. Түүнд дотроос нэлээ одоо хүн төрөлхтний хувьд их чухал гэж үздэг нэг эрдэмтэн бол Эйнштейн гэдэг хүн байж тийм ээ. За Эйнштейн гэдэг эрдэмтэн юу гэж хэлсэн бэ гэхээр хүний амьдралын хамгийн одоо зовлонтой
зүйл бол ер нь тэнэг байх юм шүү дээ. Мунхаг байх. Аливаа юм мэдэхгүй байх ч л хамгийн одоо том асуудал байна гэж хэлсэн байдаг. Тэгээд Эйнштейн цааш нь ингээд юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг том далайг хэмжиж бол би чадах байхаа гэж тийм ээ. А хүний тэр тэнэглэл хэмжинэ гэдэг бол би барахгүй гэж одоо бас хэлж байсан. За энэ бол үнний өсвтэй юм аа. За тэгээд буддизм ч гэсэн яг ийм мэдлэгийн одоо сургаал ишлэл бол одоо бас байдаг тийм ээ. Дэлхийн ертөнцийн одоо хумхийн тоосыг тоолыг юуч хэмжээг юу хэмжиж болно. А хүний мунхыг одоо хэмжинэ гэдэг хэмжиж чадна гэж бол барахгүй маа гэж. За тийм учраас энэ бэлэг бэлгүүнгүйгээр тийм ээ аливаа зүйлийг одоо таньж мэдж ингэж чадахгүй хүн өөрийнхөө амьдралыг өнгөрөөх юм бол маш том одоо тэр мунхаглалын одоо тэр далайд одоо живэх тэр түүнээсээ болж одоо зовох ийм асуудалд одоо бид нар тулгарх юм аа гэж энэ мэдлэгтэй болох аливаа зүйлийг одоо таньж мэдэх тийм ээ тэр бэлэг бэлгүүнээ одоо хөгжүүлэх гэдэг нь хамгийн чухал одоо дадлага гарын авалга нь болж идэг юм аа гэж хэрвээ та ухаантай болох тусам тийм ээ аливаа зүйлийг одоо таньж мэдэх тусам таны өөрийн сэтгэлгээ таны өөрийн хандлага илүү эерэг одоо зөв болж эхэлдэг. За тэгээд ер нь одоо Бурят Монгол гэх тийм ээ олон одоо буддист тэр зам мөрөөр явж байгаа одоо хүмүүсийг харж байхад одоо Умааны Бадмихум гэдэг таринаа уншаад байгаа боловч тийм ээ тэр өөрийнхөө сэтгэл зүрхтэй тэр өөрийн сэтгэлийг одоо илүү ухаалаг болгох тэр муухаас хагацах тэр үүлээ бол одоо сайтар хийхгүй байна. Тэр бол одоо бас сайн биш шүү гэж тийм ээ үр дүнтэй бол биш. Тэгэхээр зэрэг тарин унших нь одоо тусгүй гэж хэлж байгаа юм биш ээ тийм ээ тарин уншилгүй яах вэ? Гэхдээ бид нар ямар сэтгэлээр уншиж байна? Уншиж байгаа сэтгэл чинь зөв байна уу, эрүүл байна уу гэдгээс их юм хамаарна. Та зөв сэтгэлээр таринаа одоо уншиж өрн тоолж чадах юм бол тарины эд хүч бол улам хүчтэй болно. Ер нь бол буддизм таны одоо амьдралын цаашдын одоо төрлүүдийг чинь юугаар тодорхойлдог юм бэ гэхээр зэрэг энэ төрөлд ямар их эд баялаг хураав, ямар их одоо эд хүчтэй байв гэдгээр тодорхойлдог юм аа гэж тийм ээ. Та харин ямар зөв бодлуудыг өөртөө тарьж чадсан, ямар зөв бодлуудыг өөртөө төрүүлж чадсан юм бэ гэдгээр тодорхойлогдно гэж үздэг. Би одоо Москва хотод бол маш олон одоо хүмүүстэй бас уулздаг. Заримдаа тэр хүмүүсийг хараад би одоо энэ хүмүүсээс илүү одоо баян юм даа, миний амьдрал илүү баялаг юм даа гэж боддог. Яагаад гэвэл зэрэг миний бодол тийм ээ, миний сэтгэл илүү зөв. Маш олон одоо тийм ээ эд баялагтай, баян чинэлэг ийм найз нар одоо байна. Тэр хүмүүстэй ингээд яриад ингээд үзэж хахад сэтгэлээрээ үнэхээр яг цуглуулсан эд баялаг шиг тийм одоо баян байж чадж гэнэ үү, баялаг байж чадж гэнэ үү гэхээр үнэхээр дутагдaltaй байдаг. Тэгэхээр зэрэг яавал тэгвэл өөрийнхөө одоо бодлыг бид сэтгэлийг илүү эрүүл тийм ээ илүү одоо баялаг болгох юм бэ гэдэг их чухал байна. За тэгэхээр зэрэг яг ийм баялаг болгохыг эрүүл болгохыг гэдэг чинь энэ буддизмын одоо энэ гүн ухааны одоо сургаал хэрэгтэй байдаг юм аа. За үүнийг одоо юу гэдэг догма зүгээр нэг тогтцсон үзэл гэж одоо бид нар бодож болохгүй. Энийг ойлгох тусам бид өөрийнхөө одоо сэтгэлийг зөв болгох шинжлэх ухааны одоо мэдлэгийг олж авч ийн гэсэн үг.